Бие сэтгэлийн эрүүл мэнд, оюун санаа, сэтгэн бодох чадвар, амьдралын чанар гээд тусад нь салгаад ярихад бүх сэдвээр зайлшгүй хөндөгддөг, дурддагддаг, яригддаг зүйл бол даавар. Миний доторх дахиолол, хамгаалал, зохицуулалтын систем даавар. Тэгэхээр энэ даавар юу юм бэ гэдгээр шимт бодис хамгийн нарийн хэсэг нь. Шим бодисыг яг юм тэгэхээр энэ дөрвөн төрөл хамгийн багтаа зөв зохистой авч иж бид нэр даавар гэдэг зүйлийг эхлээд нэг нэмэр тийчих хэвээр. Тэр шимийн тунгалгийн цөв нь болвол бэлгийн эсийг ингэж боловсруулж идэг. Ингэж авч үздэг. Яг нэг хүүсчин ч гэсэн арт талд нь хоёр л даавар явуулж байна. Нэг нь бол эр бэлгийн даавар буюу тестостерон, нөгөөх нь эм бэлгийн даавар буюу эстрогенууд байхгүй. Миний доторх дахиолол, хамгаалал, зохицуулалтын систем даавар. Сэтгэл зүй ярьж ийн, хөдөлгөөн ярьж ийн, хоол хийгээд ярьж ийн, асар бид нэрийг нормал нэгээд үйл ядаж. Насансанд нь тааруулаад эдээ ундаа явдал мөрөө ингээл тааруулахад. Ядаж энэ дөрвөн төрлийн зүйлийг бид нар зөвөр л хийгээд өгч байгаа байхгүй. Байгалийн хуулиараа өөрийн хүний био хэмнэлийн хуулиараа л бас дагаж амьдрах хэрэгтэй л дээ.